2013 оны 1 сарын 11-ний өдөр Америк улсын Жоржиа мужийн Валдоста хот. Үдээс өмнө 10 цаг 30 минутанд Лавандес ахлах сургуулийн хуучин биеийн тамирын заалнаас хэн нэгний ойлгох чимээ гарсан. Биеийн тамирын заалны нэг буланд бэлтгэл хийхэд ашигладаг дэвсгэрүүдийг овоолсон байсан. Сурагчдын нэг нь хуулиастай дэвсгэрүүдийн нэг рүү нь өнгийж хараад айсандаа орилсон нь тэр байж. Тэгээд харсан зүйлийнхээ талаар багштаа мэдгдсэн. Сурагчид юу хараад цочирдон орилсон бэ гэхээр хуульч тавьсан матраснуудын нэгэнд нь хүн байсан ба 17 настай хар арьс сурагч Кендрик Джонсон байсан байна. Түүнийг анх олж харахад хоёр хөл нь хуйлаастай дэвсгэрийн дээгүүр зохиосон, харин толгой нь доош харсан байдалтай байсан. Тэр гуталгүй байсан ба дэвсгэрийн хажууханд шалан дээр хэн нэгний цусны толб байсан. Ердийн ахлах сургуулийн биеийн тамирын зааланд болсон итгэхэд хэцүү нэмэгнэлт явдлын дараа хэрэгтэй холбоотой олон тооны с сэжиг бүхий баримт, хувилдаан байх магадлалтай онолууд мөн үннийг илчлэхийн тулд хичээж буй Кендрик Джонсны гэр бүлийнхний тэмцлүүд үргэлжилсэн юм. Уг тэмцэл бараг 10 жилийн турш үргэлжилсэн Америк улсын нийгмийг бүхэлдэн данслахсан. Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу 2013 оны 1 сарын 10-ны пүрэв гараг Крисмсийн амралт дуусаад 2 хоног байсан. Валдоста хотын Лавандес ахлах сургуульд сурдаг Кендрик Джонсны хувьд тэр өдөр өвлийн жирийн нэгэн өдөр байсан. Кендрик спортод дуртай эрч хүчтэй хүү байсан бөгөөд Америк хөл бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетик зэрэг спортуудаар хичээлдэг байсан. Тэр дундаа Америк хөл бөмбөгчин болох мөрөөдөлтэй байж түүний нэг өдөр ихэвчлэн биеийн тамирын заалнаас эхэлж биеийн тамирын заалнаас дуусдаг байсан. Лавандес ахлах сургууль 2 том биеийн тамирын заалтай. Кендрик ихэвчлэн хуучин биеийн тамирын зааланд тоглодог байж тэр нэг өвөрмөц зуршилтай байсан. Биеийн тамирын хичээл дууссаны дараа пүүзээ шүүгэнд биш хуульч тавьсан дэвсгэр дотор хийчихдэг байсан. Ингэвэл шүүгээ ачлах шаардлагагүй. Мөн дараагийн биеийн тамирын хичээлийн цаг дээр пүүзээ хаах шаардлагагүй амархан олчихдаг байсан. Тэр үед зөвхөн Кендрик биш бусад сурагчид ч мөн ялгаагүй өөрсдийн зүйлсийг тэнд үлдээждэг байсан гинэ. 2013 оны 1 сарын 10-ны өдөр пүрэв гараг Кендрик хичээлдээ суугаад найзуудтайгаа сургуульд ирээ цагийг өнгөрүүлсэн. Тэгээд үдээс хойш 13 цаг 9 минутанд сургуулийн коридорын камерт түүний дүрс бичигдсэн байсан. Цагаан бутвалк, джинсэн өмд өмссөн Кендрик хуучин биеийн тамирын заал руу алхаж байсан нь тэр. Ингээд 13 цаг 27 минутанд биеийн тамирын зааланд орж байгаа дүрс заалны буланд байдлах камерт бичигдсэн байсан ба харамсалтай нь энэ нь түүний сүүлийн амьд харагдсан дүрс бичлэг байлаа. Түүний алхаж байгаа зүг нь хуульч тавьсан дэвсгэрүүд байсан. Кендрик магадгүй тэнд үлдээсэн пүүзээ авах гэж тэр зүг рүү явсан байх. Гэвч тэрээр энэ зүг рүү алхаж харагдсан ч дахин альч камерт түүний дүрс бичигдээгүй. Дараагийн хичээлийн цагууд дээр тэр харагдаагүй, хичээлээ тараад ч гэртээ очиагүй. Орой болж хүүн гэртээ ирэхгүй байсан учраас түүний ээж Жаклин Джонсон хөрөөгөө залгасан. Хичнээн удаа залгасан ч утас нь холбогдох боломжгүй байсан байна. Гэр бүл нь сургуулийнх нь нэргэн тойрон болон найзуудынх нь гэрээр хайсан ч Кендрик хаанч байгаагүй. Эцэст нь тэр өдрийн шөнө гэр бүлийнх нь цагдаагийн газар очин хүүгээ сургаггүй боллоо гэх дуудлагыг өгдөг. Гэвч цагдаа нар дуудлагыг аваад шууд Кендрикийг хайж эхлэегүй гэж түүний ээж дараа нь мэдүүлэхдээ дурдсан байдаг юм байна. Цагдаа нарын болон орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн хайхрамжгүй хандлагаас нь болоод тэр шөнө Кендрик сургаггүй алга болсон гэдг нь хүмүүст анзаарагдаагүй юм байна. Дараагийн өдөр буюу 1 сарын 11-ний баасан гарагт Лавандес ахлах сургууль бусад өдрүүдийн адил өглөөнөөс эхлэн сурагчдын хөдөлгөөн ихтэй байлаа. Кендрикийн ангийн хүүхдүүд түүнийг хичээлд ирээгүй байгааг хараад гайхаж байсан. Түүнтэй өчигдрөөс хойш холбоо барьж чадаагүй гэж хоорондоо ярилцсан. Түүний байнга очдог хуучин биеийн тамирын заал руу 1-р цаг эхэлсний дараа хэдэн сурагчид хамт явцгаасан. Тэднийг заал руу ороход заалны буланд хуулиастай дэвсгэрүүд байсан ба 1.8 метрийн өндөртэй матрасны дээгүүр цагаан өнгийн амьс цохиж байгаа нь харагдсан байна. Хүүхдүүд эхлээд хин нэгэн даажигнаж байна гэж бодон инээлдэж байсан. Тэгээд сурагчдын нэг нь дээш шавран цагаан амьс цохиулсан хуйлсан матрас руу өнгийн харахад нэгэн хөвгүн толгоон доош харсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй байж байсан. Сурагчид яран дэвсгэрүүдийг нэг нэгээр нь холдуулан өнөө хөвгүүний байгаа дэвсгэрийг задлан үзэхэд дотор нь тэдний хайж байсан ангийнхан найз Кендрик байсан. Сурагчид цочирдон хурдхан багштай мэдэгдэн багш нь шууд 119 дуудлага өгсөн. Харамсалтай нь Кендрик олдох үеэрээ аль хэдийн бие нь хүрсэн байдалтай байж түүнийг олох үед яг хажууд нь шалан дээр улбар шар болон хар өнгийн хослолтой пүүз хэвтэж байсан. Магадгүй энэ нь Кендрикийн хайж байсан гутал нь байсан баг. Хэргийн газарт эмч болон цагдаа нар ирж түүнийг хэсэг хугацааны өмнө аль хэдийн бүтэж амьсгал хураасан байна гэж таамагласан.
Ингээд сургуулийн энгийн нэгэн хичээлийн өдрийн өглөө харамсалтай мэдээ сонсогдож бүгд цочирдон уу гашууд автцгаасан. Энэ үеэс л үл олгодох асуудлууд араараас өрнөж эхэлсэн. Цогцос олдсон даруйд хэргийн газарт яаралтай очих ёстой байсан Лондос мужийн задлан шинжээч хачирхалтай нь цогцос олдсноос 6 цагийн дараа л хэргийн газарт очсон. Жоржиа мужийн хуулийн дагуу бол цогцос олдсон л бол цаг алдалгүй шууд задлан шинжилгээний байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Харин тэр өдөр сургууль болон мөрдөгчд яад ч юм шүүхийн шинжээчтэй бараг хагас өдрийн дараа холбоо барьж мэдэгдсэн. Үүнээс нь болж чухал сэжвэр үлдсэн байх магадлалтай байсан ч хэргийн газраас шийдвэрүүд устсан байсан. Үүний дараа Жоржиа мужийн мөрдөн байцаах товчооноос задлан шинжилгээ хийсэн. Анхан шатны мөрдөн байцаалтаж шуурхай хийгдсэн. Цагдаа нар анхандаа осол байж болцшгүй гэж дүгнэж байсан. Учир нь хэргийн газарт буюу цогцост ямар ч ноцтой гэмтэл илрээгүй, ямар ч хууль бус үйлдлийн шинж тэмдэг байгаагүй гэж мэдгдсэн. Удалгийн мөрдөн байцаах товчооноос задлан шинжилгээний хариуг гаргасан. Үхлийн шалтгаан нь хуулиастай дэвсгэр дотор доош харан гацснаас бүтэж амьсгал хураасан гэсэн дүгнэлтсэн. Өөрөөр хэлбэл энэ нь санамсаргүй хөл байсан гэсэн хариу гарсан байна. Түүнийг гутлаа авах гэж матрас руу толгоогоо шургуулад нарийн давчуу зайд гацсан дээж гарч чадалгүй амьсгал хураасан гэж албан ёсоор зарласан. Хачирхалтай нь сургууль болон нутгийн удирдлагууд хэргийн талаарх дүгнэлт гарсны дараа хэргийг хурдан хаахыг оролдож байсан. Тэр үед мөрдөн байцаах багаас танилцуулсан санамсаргүй үхлийн хувилбар нь юм байсан. Сурагчид эд зүйлсээ хуулиастай дэвсгэр дотор хадгалдаг. Үүнийг Кендрикч бас хийдэг байсан. Тиймээс Кендрик пүүзээ авах гэж тонгоогоод хуулиасаа дэвсгэр дотор гацаад бүтэж амьсгал хураасан гэж тайлбарлсан. Кендрик олдох үедээ гутлаа өмсөөгүй байсан. Бас пүүз нь хуулиасаа дэвсгэрийн ёроолт байсан учраас мөрдөн байцаах багийн гаргасан дүгнэлт нь нэлээд өнөмшөлтэй санагдаж байсан. Хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан орлогч шериф Стрейч Джонс хэлэхдээ хүн амны хэрэгт сэжилгээр ямар ч хэрэгтэй холбоотой нотлох баримт шинж тэмдэг илрээгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. 2013 оны 5 сарын 2-ны өдөр буюу энэ явдлаас хойш 4 сарын дараа Лондос гүнлэгийн шерифийн алба мөрдөн байцаалтын ажиллагаа албан ёсоор хаагдсан гэдгийг мэдгдсэн. Дүгнэлт нь ердөө ганцхан мөр байсан нь гинтийн осол гэсэн л бичээс байсан. Гэхдээ энэ ганцхан мөр дүгнэлттэй Кендрикийн гэр бүлийнхэн болон нутгийн зарим иргэд санал нэгдээгүй. Кендрикийн эцэг эх Жаклин болон Кеннет Джонсон нар үүнд ихэд дургуутсан. Хайртай хүн сургууль дээрээ харамсалтайгаар амь насаа алдсан байдалтай олцсон. Гэтэл эрх баригчид энгийн осол мэтээр хэргийг нуун дарагдуулахыг оролдож байгаа хандлагыг нь огт хүлээн зөвшөөрөөгүй. Джонсны гэр бүлийнхэн болон орон нутгийн өнгөт арснуудын нийгэмлэг мөрдөгчдийн гаргасан дүгнэлтийн дагуу эргүүлэн гомдол гаргасан. Яагаад гэвэл хачирхалтай зүйлс маш олон байсан байна. Үйл явдлыг нэг нэгээр нь эргэж харвал ойлгоход хэцүү нөхцөл байдал маш олон байсан. Нэгдүгээрт бие махбодын хувьд боломжгүй. Кендрикийн мөрний өргөн нь 48 см орчим. Харин түүний олдсон хуулиастай дэвсгэрийн нүхний диаметр нь ердөө 35 см. Эрүүл чирэг, спортлог, 17 настай хүү тийм тавчруу зариу чихэж ороод тэндээ гацсан гэдг нь эрүүл ухаанаар бодоод үзэхэд боломжгүй мэт зүйл байсан. Мөн Кендрикийн өндөр нь яг 178 см. Хуулиастай матрасны урт нь яг 183 см байсан. Кендрик яг олдох үедээ хөл нь дээш нэлээд илүү гарсан байдалтай байсан. Тэгсэн ч өөрөө дээш гарч чадахгүй байсан гэдг нь Кендрикийн гэр бүлийнхний хувьд болон нутгийн зарим иргэдийн хувьд асуулт хэвэрүүлсэн. Хоёрдугаарт заалны хяналтын камерын бичлэгт гарсан зай завсар. Сургууль камеруудаа биеийн тамирын заал болон коридоруудад байрлуулсан. Мөн сургуулийн зүгээс 35 камерын бичлэгийг цагдаагийн байгууллагт өгсөн. Гэвч мэргэжилтнүүдийн хийсэн шинжилгээний дүнд осол гарсан гэж үзэж байсан тухайн үед яг 1 цагийн камерын бичлэг устгагдсан нь тогтоогдсон. Хэрэгтэй холбоотой чухал мөчийн хэсэг алга болсон гэсэн үг. Кендрикийн гэр бүл камерын бичлэгийг хэн нэгэн санаатаагаар засварлсан эсвэл устгаж нотлох баримтыг нуусан гэж таамаглаж байсан. 3 дахь буюу хамгийн сүүлийн баримт нь матрасны гадна талд газар туссан цусны тусал. ДНК шинжилгээний хариунаас харахад уг цусны толб Кендрикийнх биш өөр хүнийх байсан. Энэ хариу Кендрикийн гэр бүлийнхэнд улам их сэжиг төрүүлж байж 1955 онд Америкийн нэгдсэн улсын Миссисипи мужид цагаан арстан эрэгтэйчүүдэд алуулсан хар арстгүй Эммет Тилийн ээж шиг Кендрикийн ээж ч гэсэн хүүгийнхээ царайг дэлхийн нийтэд ил болгосон. Эммет Тилийн ээж хүүгийнхээ царайг ил болгон арьс өнгөөр ялгарлан гадуурх үзлийн аимшигт бодит үннийг илчилсэн. Энэ нь хожим хойно Америкийн нэгдсэн улсад иргэний эрхийн бүрэн хэмжээний хөдөлгөөн жагсааллыг өдөөсөн галын дүл нь болж байсан юм байна. Кендрикийн ээж хүүгээж мөн арьс өнгөөр ялгарлан гадуурх үзлийн золиос болсон гэдэгт итгэлтэй байгаа нь харагдаж байсан.
Түүний гэр бүлийнхэн эцэст нь бие даасан мөрдөн байцаалт явуулахар болсон. Хэрэг болоод 1 сар болоогүй байхад их хэмжээний төлбөр төлж хуваарай задлан шинжилгээ хийлгэхээр болцгоосон. Ингээд 2013 оны 6 сарын 15-ны өдөр Кендрикийн гэр бүлийнхний хөлсөлсөн Флорида мужийн шүүх эмнэлгийн мэргэжилтэн эрдэмтэн доктор Уильям Андерсон Кендрикийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд энэ нь Кендрикийн цогцост хийж байгаа 2 дахь задлан шинжилгээ байсан. Уг шинжилгээний үр дүн үнэхээр цочирдон байсан. Хариугаар хэн нэгний халдлагаас болж гэмтэл авч тэр нь өхөлт хүргэсэн байж болзошгүй гэж гарсан байна. Задлан шинжилгээ хийсний дараа доктор Андерсон дараах зүйлсийг мэдгдсэн. Миний бодлоор эрх баригчдын зарласан санаандгүй өхөл гэсэн дүгнэлт алдаатай байх. Энэ дүгнэлттэй миний хийсэн шинжилгээний хариу зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл Кендрик Джонсон хэн нэгний халдлах туртан амьсгал хураасан байх магадлал өндөр байна гэж хэлсэн байна. Энэ мэдээллийг сонссон Кендрикийн эцэг эх хүүн залгүй байдлаар өөрөө амнасаа алдаагүй гэдэгт улам итгэлтэй болсон байна. Ингээд тэд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийн өмнө ил гарсан эрх баригчдын мэдээлсэн шинжилгээний хариу мөрдөн байцаалтын үр дүнг эрс сүмжлэн хүүгийнхээ үхэлд хэн нэгэн буруутай талаар мэдгдсэн. Тэд шударга ёсыг нэхэн Кендрикийн хэрэг дээр дахин мөрдөн байцаалт явуулахыг албан ёсоор шаардсан. Гэхдээ уг 2 дахь задлан шинжилгээний хариу цор ганц баримт биш байсан. Тэр үед задлан шинжилгээ хийсэн доктор Андерсон идэхэд бэрх дүр зурагтай тулгарсан нь цогцны бүх эрхтэн байхгүй байсан. Ингээд гэр бүлийнхэн нь хэн нэгэн нотлох баримтыг нуухыг оролдож эрхтнүүдийг нь авсан байна гэж шийдгэлсэн. 2 дахь шинжилгээний хариу ил болмогц холбооны мөрдөх товчооноос Жоржиа мужийн мөрдөн байцаах товчооны анхан шатны задлан шинжилгээний дараа цогцыг хүлээн авсан оршуулгын газрын зүгээс дотор эрхтнүүд нь маш их гэмтэж ялзарсан байсан тул авах шаардлагатай болсон гэж мэдээлсэн байна. Гэвч иргэд болон гэр бүлийнхнийхэн зөвшөөрлөхгүй дотор эрхтнүүдийг нь авсан нь мөн ийм тайлбар хийж байгаа нь ойлгомжгүй санагдаж ойлгохыг ч хүсээгүй мөн огт хүлээж аваагүй юм байна. Харин Жоржиа мужийн эрх баригчид мөрдөн шалгалтын дүнд оршуулгын газрын авсан арга хэмжээ нь зохистой босч гэлээ гэмт хэргийн санаатай үйлдэл байгаагүй гэж дүгнэлт гаргасан байна. Бичнээн эрх баригчид ийм дүгнэлт гаргасан ч хэрэгт нэгэнт сэжиг төрүүлэх олон шалтгаан байсан тул хэргийн талаар шуугиан амархан намжаагүй. Кендрик Джонсны өхөл гинтийн золгүй явдал байгаагүй хэн нэгний хийсэн гэмт хэрэгтэй холбоотой хүмүүс нуун дарагдуулах ажиллагаа явуулсан гэх зургал нийгэм даяар тархаж эхэлсэн. Джонсны гэр бүлийнхэн хүүгийнхээ өхлийн шалтгааныг олохын тулд бүх арга замыг ашиглаж байсан. Тэд орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Жоржиа мужийн төрийн ордны өмнө цуглаан зохион байгуулж чагсаал хийсэн. Хин Кендрик Джонсныг алсан бэ гэх лойзонг барьсан хүмүүсийн урай хашгиран төрийн ордны өмнө хэсэгт цойротож байсан. Эцэст нь тэр жилийн 10 сарын 31-ний өдөр эрх баригчид хөдөлж эхэлсэн ба Жоржиа мужийн прокурор Майкл Муур Кендрик Джонсны хэрэгтэй холбоотой бүрдэн байцаалтын ажлыг эхлүүлсэн гэж албан ёсоор мэдгдсэн. Ингээд 100 орчим холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч сургуулийн камерын бичлэг болон 919 руу залгаж дуудлага өгсөн дуудлагын файл зэрэг гол гэсэн нотлох баримтуудыг цуглуулсан. Олон нийтийн зүгээс Кендрик хэн нэгний дайралтад өртөж амьсгал хураасны дараа хэрэг зохиомол болж олон нийтэд тарсан уу гэдэгт анхаарлаа хандуулж байсан. Ялангуяа иргэдийн дунд Кендриктэй тааруу харилцаатай байсан цагаан арьс ах トゥ угийн тухай зургал маш хурдан тархсан. Тэднийг Брайан Бэйл ба Брентон Бэйл гэдэг. Кендрик өмнө нь ах トゥ угийн нэгэнтэй нь сургуулийн автобусын дотор маргалдаж байсан гэх яриа гарсан. Мөн тус маргааны дараагаас ах トゥ хоёр Кендрикийг дээрлэхдэг болсон гэх яриач нэлээдгүй газар авсан. Хамгийн гол нь тэдний аав Рик Бэйл нь холбооны мөрдөх төвчөөний ажилтан байсан гэдэг нь илчлэгдсэн байна. Цагдаа болон сургууль нь баян айлын хүүхдүүдийг хамгаалахын тулд хэргийн талаарх үннийг нууж зохиомол хэрэг үүсгэсэн байх гэх хардлага шуум нийгэм даяар тархсан байна. 2014 оны 1 сард Кендрикийн эцэг эх хэрэгт сэжиглэгдэж буй ах トゥ ус болон сургуулийн ажилчид түүнчлэн орон нутгийн мөрдөгчд зэрэг 38 хүнд 100 сая долларын иргэний нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн тайлбарт буюу өргөдөлтөө хүүгийн манд бид хэн нэгэн халдаж өхөлт хүргэсэн. Сургууль болон мөрдөгчд мөн холбооны мөрдөх төвчөөний ажилтны гэр бүлийнхэн зэрэг эдгээр хүмүүс хэргийг зохион байгуулалтаагаар нуун дарагдуулсан гэж тэмдэглэсэн байна. Энэ өргөдөлд дурддагдсан зүйлс удалгүй олон нийтэд ил болж олон нийтийн бухимдлыг төрүүлсэн. Яагад гэвэл Америкийн хууль эрх зүйн тогтолцоонд эргэлзэх хүмүүс маш ихээр олширч үл итгэх байдал үүсэн томоохон асуудал болон гарч ирсэн байна. 2016 оны 6 сарын 20-ны өдөр Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамнаас дахин хэргийн талаарх мөрдлөгийн үр дүнг танилцуулсан бөгөөд хууль зөрчсөн эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх ямар ч нотлох баримт олоогүй гэдгээ албан ёсоор мэдгдсэн.
Энэ нь тус хэрэгт холбоотой гэгдэх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн утгатай мэдээлэл байсан. Мөн с жигтнээр тогтоосон Бэл ах トゥ усын тухай холбооны мөрдөн байцаалтаар хэрэг явдал гарах үед сургууль дээрээ байгаагүй буюу алиби болохыг нь баталсан байна. Алиби гэдэг нь хэрэг гарсан үед хэргийн газарт байгаагүй гэсэн үг. Ах Брэндон Бэл нь бүхийн дугуулангийнхантайгаа автобусаар Макон руу явж байсан бол дүү Брайан Бэл нь сургуулийн эсрэг талд барилах ангид хичээл сууж байсан. Гэвч хүмүүсийн таамаглаж байгаагаар Брайан Бэл найз охиндоо Кендрикийг хардаад түүнийг зогсон. Мөн Брэндон Бэлийн хувьд сургуулийн камерын бичлэг дээр хувцас солиод явж байгаа дүр зураг бичигдсэн байдаг. Хувцас солихоос өмнө өмсөж байсан хувцас нь цусны толб болсон байгаа харагдаж байгаа. Гэвч энэ цусны толботой цамцыг нь ДНК шинжилгээнд өгөөгүй. Мөн камерын бичлэгний цаг минут нь зурж байгаа учраас яг энэ бичлэгийг хэрэг гарсан өдрийн бичлэг мөн гэдэгт эргэлзээтэй байгаа. Тиймээс энэхүү камерын бичлэгийг нотлох баримт хэмээн авч үздэггүй гинэ. Хэрэгтэй холбоотой өөр нэг асуудал болох матрасны хажуугаас олдсон цусны толб. Заалны хан болон дэвсгэрийн эргэн тойронд цусны толб болсон байсан. Уг цусны толб ДНК шинжилгээний хариугаар Кендрик Джонсных биш гэдг нь тогтогдсон. Тиймээс сэжиглэгдэж байсан ах トゥ угаас гадна 3 дахь этгээд хэргийн газар байсан нь тодорхой байсан. Гэсэн ч мөрдөн байцаалтын дүнд цусны толбны эзнийг тодорхойлж чадаагүйгийн хариу өгсөөр байсан бөгөөд тус хэргийг гэмт хэрэг гэж авч үзэх боломжгүй, гэмт хэрэг гэдг нь батлагдаагүй гэх хариуг дахин өгч байсан байна. Харин цусны толб нь тэнд маш их удсан эсвэл хэрэгтэй ямар ч холбоогүй 3 дахь этгээдийн цусны толб байх магадлал өндөр гэж дүгнэж байсан. Мөн сургуулийн камерын бичлэгтэй холбоотой маргаантай асуудал дээр тайлбар хийхдээ сургууль дахь хэд хэдэн камерууд өөр дээрээ цагийн тохиргоотой байдаг. Тийм учраас техникийн алдаагаарч зарим дүрс нь устсан. Чухал хэсгүүд алга болсон гэсэн үг биш. Камерын цаг минутаар зурсан. Мөн дүрс бичлэг хийгдэж байх үед хөдөлгөөн мэдрэгч нь ажиллаагүй учраас зарим хэсэг нь бичигдээгүй гэсэн тайлбар өгсөн байна. Джонсны гэр бүлийнхний гаргасан нэхэмжлэлийг хүчингүд тодсон. Харин ч Джонсны гэр бүлийнхнийг бусдыг хэлс хэрэгт гүтгсэн гэж буруутхан шүүхэд өгсөн. 2017 оны 8 сарын 7-нд Жоржиа мужийн шүүхээс Джонсны гэр бүлийнхэн үндэслэлгүй мэдээлэл хийсэн учраас Джонсны гэр бүлийнхэн болон тэднийг өмгөөлсөн өмгөөлөгчдөд 292 мянган ам долларын нөхөн төлбөрийг хэлс хэрэгт гүтгэсэн хүмүүст төлөхийг үүрэг болгосон байна. Хүүгээ алдсан эцэг эхэд энэ бол цочирдом шийдвэр байсан. Үүний дараа хэрэгт сэжигдэж байсан Бэл ах トゥ усын эцэг эх өөрсдийнх нь хөвгүүдийг алуурчин мэт нийтэж байсан. Америкийн хар арснуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Ибоны сэтгүүлийн эсрэг нэхэмжлэл гаргасан бөгөөд 500 ам долларын нөхөн төлбөр авсан. Эцэст нь хүүгээ алдсан эцэг эх энэ маргааны дараа санхүүгийн хямралд орсон бол хэрэгт сэжиглэгдэж байсан Бэл ах トゥ ус болон тэдний гэр бүлийнхэн хуулиар дамжуулан олонний хүндэтгэлийг хүртэж нөхөн төлбөрүүд маш ихээр авч байсан. Гэсэн ч Кендрикийн эцэг эх бууж өгөөгүй. Тэд хэлэхдээ хөө минь өгчгээд байхад бид яаж зүгээр суух юм бэ? Хэргийн талаарх үнэн мөнийг мэдмээр байна хэмээн эрх баригчдаас шаардсаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсээр байсан. 2018 оны 6 сарын 22-ны өдөр Джонсны гэр бүлийнхэн хүүгийнхээ цогцонд 3 дахь задлан шинжилгээг хийлгэсэн. Нэр хүндтэй шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон энэхүү задлан шинжилгээний хариуч мөн гэмтэл авснаас амьсгал хураасан гэсэн дүгнэлт гаргасан. Гэсэн ч мөрдөн байцаалтын албан ёсны дүгнэлт аль хэдийн гарсан байсан учраас 3 дахь шинжилгээний хариугч эрх баригчид үл ашаасан байна. Ингээд энэ хэрэг хизээж үнэн мөн тогтоогдохгүй мэт харагдаж байсан. Гэтэл дахиад 3 жилийн дараа буюу 2021 оны 3 сарын 10-нд шинээр томилогдсон Lowndes County-гийн мөрдөгч Ashley Polk Кендрик Джонсны хэргийг дахин мөрдөх тухай гинти мэдээлэл хийсэн. Мөрдөгч Polk өмнө нь тус хэрэг дээрх мөрдөн байцаах ажиллагаанд оролцож байгаагүй бөгөөд урт хугацаанд ард түмний эргэлзээ сэжиг төрүүлж байгаа хэргийг шийдвэрлэх болно гэдгээ хэлж байсан. Мөрдөгч Polk Кендрикийн гэр бүлийнхэнд хандан холбооны мөрдөн байцаалтын явцад 17 хайрцаг материал хураагдсан байна. Үүнийг эхнээс нь нэг бүрчлэн хянаж үзнэ гэж амласан. Кендрикийн эцэг эхийнхээ хувьд мөхөж байсан итгэл найдварт нь бүдгэн гэрэл асах шиг болсон гин. Нэмэлт мөрдөн байцаалт хэдэн сар үргэлжилсэн бөгөөд 10 сарын дараа буюу 2022 оны 1 сарын 26-нд 16 хуудас бүхий мөрдөн байцаалтын тайланг нийтэлсэн. Гэвч үр дүн нь гэр бүлийнхнийх нь хүлээлтээс нэлээд зөрүүтэй байсан. Мөрдөн байцаалтын дүнд гэмт хэргийн шинжтэй ямар нэг с ิจ гтэй зүйл илрээгүй. Энэ бол маш харамсалтай осол байсан гэж мэдгдсэн байна. Мөрдөгчийн энэ мэдээлэл өмнөх дүгнэлтийг дахин баталгаажуулсан. Тэр нэмж хэлэхдээ маш олон гэрчийн мэдүүлгүүд нотлох баримтуудыг хянаж үзлээ. Кендрик болон түүний найзууд
тус дэвсгэрийг үргэлж эд зүйлээ хадгалах хэрэгсэл болгон ашигладаг байсан бөгөөд хуулиастай материас руу орж үлдээсэн эд зүйлээ авдаг байсан нь үнэн. Түүний биеэс ямар нэг гэмтлийн уул мөр олдоогүй байгаагүй гэж хэлсэн. Джонсны гэр бүлийнхэн харин энэ дүгнэлтийг эрс эсэргүүцэж байсан. Тус мэдэгдэл гарснаас 5 хоногийн дараа буюу 2022 оны 1 сарын 31-нд мөрдөгч Америк улсын эрүүгийн түүхэнд байгаагүй хачин санаа дэвшүүлсэн. Кендрик Джонсны хөнөөсөн алуурчныг баривчлах болон гин буруутай тооцоод хүргэх чухал мэдээлэл өгсөн хүнд хувийн зүгээсээ $500,000 шагнал өгөхөө амласан. Өөрөөр хэлбэл Кендрикийг хөнөөсөн гэдэгт итгэлтэй хүн бүр хэргийг шийдвэрлэх боломжтой. Шийдвэрлэх нотлох баримт авчирвал тэр хүнд өндөр хэмжээний мөнгөн шагнал өгнө гэж амласан байна. Энэ нь мөрдөн байцаалтуудын үр дүн эсэргүүцэж байсан нийгмийн маргааныг намжаах оролдлого байсан. Хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүстээ мөрдөн байцаалтын албанаас биечлэн уулзаж ярилцсан, үндэслэлгүй худал мэдээлэл өгч байгаа эсхийг сайдар нэгтлэн гэж хэлж байсан. Хүссэн хинч энэхүү ажилд хувь нэмрээ оруулж шагналын санг нэмэгдүүлэх боломжтой. Мөн гэр бүлийнхэнд нь хангалттай нотлох баримт байгаа бол нотлох баримтуудаа хуваалцах болно. Мөн шагналын сан дээр нэмэгч боломжтой шүү гэж хэлж байсан байна. Мөрдөгч үүнийгээ үр дүнтэй нээлттэй сорил гэж тайлбарласан. Гэтэ Кендрикийн гэр бүл болон дэмжигчид нь энэ саллыг хүлээж аваагүй. Тэдний зүгээс мөрдөн шалгах чин сэтгэлийн оролдлого гэхээсээ илүү бидний мэдээллийг давхархах гэсэн оролдлого мэт санагдаж байна хэмээн эсэргүүцэж байсан байна. Тус эргийн талаар хичнээн хүн мэдүүлэг өгсөн, хэдэн хүнд мөнгөн урамшуул өгсөн талаар мөрдөгч Полк мэдээлэл хийгээгүй. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр $500,000 шагналын мөнгө хизээч өгөгдөөгүй. Энэ нь шийдвэрлэх нотлох баримт олдоогүй гэсэн үг гэсэн тайлбарыг өгч байсан байна. Ингээд Кендрик Джонсны хэрэг шийдэгдээгүй. Олон тооны с жиг хувилдаан байгаа нэлт. Тэрч байтугай 3 удаа задлан шинжилгээ хийсэн ч түүний өхөл тодорхой дүгнэлтгүй нууц хэвээр байна. Бодит байдал дээр хэрэг илэрх нь маш тодорхойгүй харанхуй байгаа. Кендрик Джонсны хэргийн албан ёсны мөрдөн байцаалтын хавтаст хэрэг аль хэдийн хаагдсан. 3 задлан шинжилгээний хариу өөрөөр гарсан. Цогцсны дотор хэрэгтнүүд уул мөргийг алга болсон. Чухал мөчүүдийг хяналтын камер бичээгүй гэх мэт олон асуудал байгаа. Гэвч энэ хэргийн сэжигтнүүд эрх мэдэлтнүүдийн сүудэрт одоо хүртэл нуугдсан хэвээр гэр бүлийнхнийх нь хувьд хүүгийнхээ өхлийн талаарх үнэн мөнийг олж илрүүлэх нь одоо хүртэл үргэлжилж буй үйл явц хэвээр байгаа. Ээж Жеклин болон аав Кеннет Джонсон нар нь одоо хүртэл хүүгийнхээ нэртэй цамцыг өмсөн гудамжинд гарч Кендрик Джонсныг хэн алсан бэ гэх мэт шудраг ёсыг нэгсэн лоозон бариад үнэн ил болохыг шаардсаар зогсож байгаа. Бичлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Бичлэгийг маань дуустал нь үзэж дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Удаа хугацааны турш бичлэгийг оруулаагууд үнэхээр их уучлаарай. Намайг бичлэгийг оруулаагүй хугацаанд асууж хүлээж исэн та бүхэндээ дахин баярлалаа. Бичлэгээ хийгээгүй удсан болохоор маш их алдаа гаргалаа. Энэ миний 3 дахь оролдлого. 3 дахь оролдлогоороо арай гэж л бичлэгээ хийж дуслаа. Цааш та ойрхон бичлэгээ оруулаад байвал буцаад хэвэндээ хурдан орчих واخа. За тэгвэл бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Түр баяртай.